байцгаана уу? За, Чохочоко хоёр нь өнөөдөр Лёриа клиник дээр хүрэлцэн ирсэн байна. Энд яах гэж ирсэн бэ гэхээр бид хоёр нь Өөрсдийнхөө мэдгүй зүйлээ асууад хүмүүс ч гэсэн бас мэдээлэл хүргэх үүднээс хүрэлцэн ирсэн байна. За ингээд манай эмнэлгийн маань эмч Баяр цэцэг. За өнөөдөр ярилцах сэдв маань юу байгаа вэ? Та хоёрын маань орж байгаа үйлчлэгээ, эмчилгээтэй холбоотой. За тэгээд нэмэлтээр одоо өнөөдөр орох эмчилгээтэй холбоотойгоор зөвлөгөөгөө авангаа өөрөлдвөл бас бусдтайгаа хуваалцъя тий гурлаа. Өнөөдөр одоо бит хоёр шимхэн ирсэн аппаратанд орох гэж байна. Нөхцөлтөнд маш сайн гэж сонссон. Secret. Тий, тэгээд миний нөр маш их нөхцөлттэй байгаа. Тэгээ хүмүүсийн хувьд бол нөхцөлт гэдэг маань томроод байдаг болохоос биш буцаад агшина гэдэг бол байхгүй гэдэг юм ингээд суудсан байсан байхгүй юу надад ч гэсэн. Гэсэн чинь энэ орж ирсэн шинэ аппарат маань нөхцөлт бай гэсэн байхгүй. Тэгээд орох гээд хүрээд ирсэн тогтлоо энэ чи энэ талаар мэдээлэл асаадмаар байна. За бидэд сая энэ 2025 оны 10 сард бүгд найрамдах солонгос улсад эмнэлгээхээ эмч нар маань бүгдээрээ сургалтанд хамрагдсан. Ер нь манай эмч нар бол жил болгон солонгос улсад очиж мэргэжилтэд дэвшлэх сургалтанд хамрагддаг. За тэгээд эмчилгээхээ сургалтанд хамрагдаж ирээд тэгтээ бол бид нар эмнэлэгтээ шинэ одоо аппарат нэвтрүүлсэн байгаа. За энэ маань болохоор ямар аппарат вэ гэхээр та хоёрын одоо өнөөдөр орох гэж байгаа Secret Duo гэдэг аппарат байгаа. Тэгэхээр энэ аппарат болохоор хосолсон үйлчилгээтэй ийм одоо лазер аппарат гэж хэлж болно. За нэгдүгээрх нь гэх юм бол microneedle RF гэж үйлчилгээ байна. Нөгөө үйлчилгээ нь болохоор Erbium 1540 нанометртэй fractional лазер байгаа. За энэ хоёр эмчилгээг хослуулад ер нь бол хийгдэнэ. За энэ эмчилгээ ер нь бол яг ямар хүмүүс зориулагдсан бэ гэвэл мэдээж яг чаваагчийн сая хэлснээр нөхцөлттэй хүмүүст бол түлхүү хийгддэг. Тэгэхээр тэрнээс гадна нөхцөлт, сорвжилт, за мөн одоо арсны өвчлээс за бид нэр ер нь бол арс ингээл насаа утас суларж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ суларлын эсрэг арсыг чангалах зорилготой ийм одоо хосолсон үйлчилгээтэй аппарат байгаа. Тийм. Чин бас хосолсон лазер гэхээр бас нөгөө нэг өсгөчүүд нь бас лазер гэхээр бас их юу одоо татгалцаад байдаг шүү дээ. Би л айдаг. Тэ. Лазер гэдэг үг сонсоод тэгэл за яах гэдэг ингээд. Тэгээ нөгөө лазерыг ганцхан өвөл хийлэгдэг энэ төр гэдэг шүү дээ. Одоо ойлголт нь одоо энэ ойлголтын талаараас бас өвдөх үү? За ер нь бол яг лазер гэхээр ер нь манай монголчууд нэг л төрлийн эмчилгээ байна гэж ойлгоод их шиг байгаа юм л та. Тийм учраас ингээд лазер гэхээр би лазер дургүй, лазер ер нь айгүй амар гэсэн ингээд те. Тэгэхээр лазер маань өөрөө ер нь дотор бол маш олон янз байгаа. Одоо ингээд fraction лазер, CO лазер те. Бүсний ургаалт зогсоох лазер гэд хүртэл нанометрээс шалтгаалаад ямар асуудал шийдэх гэж нүг гэдгээс шалтгаалаад олон янз байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр та хоёр дээр хийгдэж байгаа лазер маань болохоор Erbium гэдэг лазер байгаа. За өшөө манай эмнэлэг дээр болохоор нөхцөл сорвчлалтын дээр хийгддэг CO fraction лазер гэж бас байдаг. Тэрийг бас манайх эмчилгээндээ хэрэглэдэг. За энэ бол ер нь бол яг голцоо сэрүүний үйлрэл, өвлийн үйлрэлд хийгддэг гэд таны ойлгосон маа. Тэр лазер бол мөн л дөө. Дотор нь лазер маань одоо яг нөхцөл сорвчлалтын дээр хийгдэж байгаа арьс шинжлэх, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй лазер маань дотроо хоёр янзын одоо төрөл хуваагдчихдаг юм. Абляtiv, non абляtiv гэж хоёр янзын төрөлд хуваагдаад байна. Абляtiv лазер гэдэг нь болохоор ер нь бол арсны гадаргуу дээр үйлчлээд ерөнхийдөө гадаргуу арсны өнгөн өрсийг түлхэж, хураашуулж хийгдэж байгаа процесс байхгүй. Нөгөө абляtiv лазер нь болохоор арсны өнгөн гадаргуу дээр бол ямар нэг гэмтэл үүсэхгүйгээр арсны гүндээ үйлчилж байгаа лазер хэлээд байгаа. Тэгэхээр арсны гүнд үйлчлэхээрээ халт үсгээд тий тодорхой хэмжээний дулаан одоо үсгээд ирэнгүүт бидний одоо арьсанд хамгийн их одоо шаардлагатай залуу байх боломжтой байлгадаг. Тэр коллаген, эластины одоо ширхгүүд маань шинээр одоо үйлдвэрлэгдэж нийлэгдэж арьс маань чангарах энэ процесс явагдаж ирдэг гэсэн үг. Яг нь CO лазер бол өөрөө айх шаардлага уул нь бол байхгүй л дээ. Гэхдээ мэдээж хэрэг CO лазерыг бол хүн болгон дээр бас хийдэггүй. Тодорхой хэмжээнд арьсаа үнэлээд за энэ арьсанд бол бид нэр CO лазераар хийх юм байна. Энэ дээр нь болохоор non ablative буюу одоо арьсыг гэмтээдэггүй лазераар хийх юм байна гэдгээ өөрчлөлтөж харж сонгоно гэсэн үг. Тэгэхээр CO лазерыг бол илүү
гүн сорвтой, за гүн үрчлээстэй, ахмиг насны одоо нэлээд ингээд суларсан байгаа арсан дээр бол маш гоё үр дүн гарч ирдэг. Бас дээрэс нь сеул лазер ч нь өөрөө нэлээд олон хоног бас ингээд гам барих шаардлагатай байдаг учраас цаг завтай байгаа үедээ ч юм уу хийх боломжтой гэсэн. Тэгээ мөн сэрүүний улиралт хийддэг гэдгээр онцлогтой байдаг. Харин нон аблатив буюу арсны өнгөөрсийг гэмтээдэггүй лазер маань болоод ирэхээр яадгүй гэхээр эдгэрэлтийн хугацаа маш богинотой. 1-2 хоногийн дотор ер нь эдгэрчдэг. Илүү одоо нэмгэн хурай ч юм уу те эмзэг арсанд бол зөвхөн энэ лазерыг сонгоно гэсэн үг. Илүү тослог зузаан ийм арснууд байдаг шүү дээ. Тос аягүй хялгардаг. Тийм арсанд бол сеул лазер нь бол мэдээж илүү үр дүнтэй. Тэгээ дээрэс нь мэдээж аль лазер нь бол өөрийн гэсэн давуу болон сул талтай байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо том давуу тал нь бол сеул лазер бол 1-2 оролтын дараагаар үр дүн бол маш сайн мэдэгддэг. Харин эрбиум лазер буюу одоо энэ нон аблатив лазер маань бол тэгэхээр арай жоохон олон орох гэдэг сул талтай гэж хэлж болно. Завгүй ажилдаг одоо тайрын хувьд ч юм уу тийм ээ байнга л одоо ингээд үйл ажиллагаатай байгаа үед бол сеул лазерт ороод одоо 7-10 хоног ч юм уу гэртээ ингээд нам гам бариад байна гэдэг бол хэцүү шүү дээ тийм хэцүү. Тэгэхээр ер нь бол энэ бол угаасаа татгалзах хамгийн бас том шалгуур болоод байгаа байхгүй. Гэхдээ бол яалтчгүй одоо гүн сорвтой ч юм уу бүр юм батганы хугацсан сорвнууд байдаг шүү дээ том том тий. Тэднэр дээр бол угаасаа тэгэл бид нэр сеул лазераа бол зөвлөн л доо. Тий. Би бас яг асуух гэсэн байхгүй юу? Үйлчилгээнийх нь хугацааны хувьд одоо жишээлбэл хайфу бол хэлэгснээсээ хойш хугацаа явах тусам улам ингэж хангалж идэг тий. Тэгдэг. Энэ лазерын хувьд болохоор баг 1-2 удаа ороод тэгэл үйлчилгээ гараал эхлэх юм байна тийм үү? Үр дүн. Ер нь бол тийм. Тэгтээ бол аль жимчлэгээ угаасаа л курсээр хийгдэн. Арсныхаа ямар одоо асуудал шийдэх гэдэг нь гэдгээсээ хамаарат мэдээж яриг хэд орох уу гэдэг бол харилцаа адилхан байна. Нэг нүүрэн дээр энэ хоёрыг хослуулж болд юм уу? Болно. Нөгөө secret door гэдэг аппарат юм байна. Нэг нь болохоор саяны яриад байгаа лазер байгаа даа шүү дээ. Нөгөө эмчилгээ нь болохоор microneedle RF гэж байгаа. Одоо сүүлийн үед бол нэлээд тренд болж байгаа эмчилгээ. Тэгэхээр энэ эмчилгээ маань болохоор өөрөө яадаг вэ гэхээр 964 25 гэдэг олон ширхэг ийм зүүнүүдийг арсны гүн рүү оруулж өгч байгаа гэсэн бичил зүүнүүдийг. За тэгээд тэрүүгээрээ дамжуулаад давхар RF туяагаа буюу дулааны энерги арс руу шингээж өгч байгаа. Арсны гүн рүү шингээж өгч байгаа. Тэгэхээр ер нь бол энэ microneedle RF бас хоёр янзын үйлдэлээрээ арсыг чангалж өгнө гэсэн үг. Нэгдүгээр нь юм бол тэр зүү орж байгаа хэсэг маань болохоор өөрөө ядгүй гэхээр мэдээж бидний арс гаднаас ингээд зүү ороод нүдэнд харагдахгүй тийм олон канул үсгээд шүү дээ. Тийм гимтэл үсгээд байна тийм. Тэгэхээр энэ гимтэл маань болохоор маш богино хугацаанд өөрийгөө засаад шинэ коллаген эластин одоо ширхгүүд үйлдвэрлэгдээд маш хурдан хугацаанд эдгэрж идэг. Тэгэхээр энэ процесс маань өөрөө арсыг маш сайн чангалж өгнө гэсэн. Хоёрдугаар нь хэм бол тэр арсны гүн рүү оруулж өгж байгаа дулааны энерги маань өөрөө бас давхар коллаген эластиныг шинээр нийлэгжүүлэх процесс явагдаж байгаа гэсэн. Тийм. Үргэлжлэх хугацааны хувьд ер нь бол яг хийгдэж байгаа процесс нь яг ямар эмчилгээнүүдийг хийгдэх үү гэдгээсээ хамаарат эсвэл хүзүүнөөр хамт орох уу гэдгээсээ хамаарат ер нь бол нэг цаг 30 минутаас за хамгийн ихдээ нэг 2 цагийн хугацаанд ч юм уу үргэлжлэнэ. Курсээр орно гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь нийт үргэлжлэх хугацаа бол 14-өөс 28 хоногийн давтамжтайгаар 3-5 удаа орно. Тийм. Тэгэд ер нь бол аль эмчилгээний курсээр л орох юм бол илүү үр дүнтэй байх. Тийм. Тэгэхээр энэ маш хэрэгтэй аппарат байгаа байхгүй. Сорвжилж юу гэдэг те юмнуудыг ингээ арилгах чинь дээрээс нь эластин коллагеныг өтгчүүлээд бүр нэмээд авчих нь гаргаж өгнө маш олон талын тэгээ нөхцөлд багасгах нь гэж юм. Тэгэхээр нөхцөл багаснаа гэдэг чинь арьс чангарна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ийм маш олон талын давуу талуудтай юм байна. Би ингэж бодоодсон байхгүй юу? За би хайфод орсон юм чинь заавал энэ дор халуутай юм уу? Хэрэгтэй мүү? Гэт ингээд хэлсэн чинь үгүй юм тий. Ер нь бол хайфу аппарат маань болохоор арсны гүн рүү чиглэдэг эмчилгээ байхгүй. Тэгэхээр бидний арс ер нь ингээд залуу тэгээд яг ингээд байх хэвээр байранда байж хамгийн үнэт суурь нь бол ерөөсөө энэ арсны гүний давхраг буюу тэр смас давхраг гэж маш чухал давхраг байдаг. Тэр нь болохоор одоо бидний арс чинь ерөнхийдөө нэг юм өнгөө хөрс дээрээс нь жинхэнэ арсны давхраг, өөхөн давхраг гэдэг 3 давхраг байгаа шүү дээ. Энийний доор одоо булчин байгаа тийм ээ. Энэ булчин арс хоёрыг хооронд нь холбож идэг тийм давхраг байж идэг. Тэрийг болохоор смас давхраг гэдэг. Тэр смас давхраг хэдий хэмжээний чанга, бат бөх
зузаан байх тусмаа бидний хайрс ер нь бол илүү чанга залуу тэгээд байх хэрэгтэй баримтаа байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө хайфо аппарат маань болохоор энэ саяны хэлээд байгаа лазер аппаратуудыг батрах юм бол хамгийн гүндээ үйлчилдэг, бүр гүнлүү үйлчилдэг. Өөрөөр хэлбэл яг тэр смас давхар маань өөрөө нэг арсныхаа яг онцлогоос шалтгаалаад дээрэс нь аль хэсэг үүдгээс хамаарад ер нь 3-аас 4.5 мм-ийн гүнд байж байгаа. Тэгэхээр тэр 3-аас 4.5 мм-ийн гүнд хурж үйлчилдэг нь ерөөсөө энэ хайфо аппарат байхгүй. Secret RF болон бусад лазер хэмжлэгнүүд бол ерөнхийдөө 1-2 мм-ийн одоо гүнд хүртэл үйлчилнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бид нэр ингээд бүх давхаргаа эмчлэх боломжтой болсон гэсэн үг байна шүү дээ. За дээдлийн хэсгүүдийг бол бид нэр microneedle RF, erbium, CO лазерууд ашиглаад эмчлэх боломжтой, арьсаа чангалах боломжтой байх нь жигдрүүлэх боломжтой тийм нөгөө сорив байна уу, нүх байна уу, өнгөний өөрчлөлтүүд байна уу, эднэрийг ерөнхийдөө жигдрүүлэх ёстой бол илүү гүндээ нөгөө арьс булчингаа чангалъя гэх юм бол хайфо аппарат байна. Гадуур ингээ маш олон төрлийн хайфонууд байдаг. Яг миний хувьд яг боддоор биеэрээ мэдэрсэн би хайфууд маш дурлаад байгаа хгүй дуртай. Танаад байгаа хайфуу. Маш олон төрөл байгаа мөртлөөсөө яг энд манай Монголд цөөхөн хідэн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг ийм оригинал гэж ярих уу тийм аппаратанд орсон шүү дээ. Тэгээ яаж мэдэрсэн бэ гэхлээр нүдний доотлын хүчлээ. Бид нар чи айгүй ингээд инээдэг, мимик их ажилдаг учраас хүчлээ ерөөсөө энэгээр цацраг хүчлээ маш хурдан суудаг. Тэгээ энэ нүдний доотлын яг эвгүүтэл эхэлж байгаа байхгүй. Дээрээс нь энэ чихний уртлын хэсэг нүүрэн маань урагшаа доошоо чиглэлтэй ингээд суугаад ирэхлээр эн чинь таталтаад эн чинь өрчлөө үүсээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ би энэ хайфууд орсноороо хамгийн ихний оролтоор л ерөөсөө шууд энэ байхгүй болсон байхгүй. Вау, хүү энэ чи үйлчилж гин гэд. Тэгээ хоёр дахь удаад нь ороход энэ нүдний доотлын нэг өөрчлөлт өдр чинь байхгүй болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би nice. Тэгээ гадуур ингээ яваад яхахлаар хайфо маш олон төрлөө тэгэхээр үгүй эдний их гэсэн ингээд өөрөө ягаад гэх нөө зоригтой хэлж байгаа байхгүй юу. Бодтой өөрөө үр дүнгийн авцсан учраас зоригтой хэлж байгаа. Аппарат ирсэн гэхээр шин гэдэгт нь дээрээс нь нүхчил дарлна гэдэгт нэг дурлаад ирсэн. Тэгсэн юм үгүй да би уг нь хайфуудаа л орчуул гэж бодоодсэн чи үгүй юм бэ. Давхрах бүртэн ингэж хурж үйлчлэх бүрэн боломжтой юм байна шүү дээ. Одоо хоёлаа хайфууныхаа цагийг болохоор хайфундаа орно. Энэ аппаратандаа ч бас ингэж зэрэгцүүлээд ороод ер нь бол явна гэсэн үг байхгүй. Тэрнээс биш бол хоёр аппарат маань бол бинийхээ үргийг бол орлох боломжгүй байгаа гэсэн үг тийм. Тэгээ ер нь бол яг хайфо бол угаасаа дэлхийн тренд дэмжлэгээ. Ер нь Монголд ч гэсэн хайфо аппаратыг мэдгүй юм бол байхгүй. Зарим тохиолдолд бол бас яг ийм дурамл аппаратаас бас нэлээх байгаад байна. Тэгээ тэрнтэй бас харьцуулагдаад ер нь танах яагаад ийм үнэтэй байгаа, танах яагаад ийм одоо өөр гэдэг юм уу тийм асуултууд ер нь бас нэлээх ирдэг л дээ. Арьс гэдэг чинь өөрөө маш одоо ийм нарийн бүтцтэй байгаад байна. Тэгэхээр бид нэр ийм эмзэг нарийн бүтцээр бол яг л одоо оригинал бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг ашиглаж ийж бид нэр өртөн илүү сайн хүрнэ. Тэрнээс биш бол одоо жишээ нь яг ингээд дураалгаад хийцэн юм уу эсвэл арай жоохон юм одоо хямд бүтээгдэхүүнийг урдаас одоо хятадаас ч юм уу оруулж ирээд ингээ хийх юм бол бид нэр тэндээс үр дүн болох басаа хүсээд хэрэггүй шүү дээ тий. Харин тийм тэгээд нөгөө хайфо гэхлээр зарим хүмүүс за худлаа гэдэг байхгүй. Гүй үнэн гэхтгүй тэр чи үйлчлээгүй гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг аппаратны маань чанарын ялгаа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг манай үйлчлүүлэгч нар бас сайн судлах хэрэгтэй. Тэ тэрнээс нэг хямдарсан ингээ гэдэг дээр нь биш. Ер нь аль тийм. Дээрээс нь ер нь бол бид нэр бас ингээд нөгөө хүмүүс маань энэ эмчилгээг хаана хийх үү гэдгийг бас айгу зөв одоо сонгох нь айгу чухал байгаа шүү дээ тий. Ер нь яг зөв. Аппаратнаас гадна тарилга энтер гэл байдаг штэ. Зүгээр энгийн гоо сайхны салуунад хүртэл тарилга хийж идэг. Харагддаг штэ. Тэгэхээр миний хувьд болохоор яг клиник зориултын энэ эмнэлэгт нь очиж орж байгаасаа гэж хэлмээр байгаа байхгүй юу. Эмч мэн өөрөө тэр хүнийхээ нүрийг харж агаад энэ хүнд энэ зогох юм байна. Энэ хүнд энэ дэмий юм байна ч гэдэг юм уу те. Хараад мэдээд хэлнэ гэдэг чинь энэ ч өөрөө зориултын газар заашгүй эмчтэр очих ёстой гэсэн үг болоод байгаа байхгүй юу. Зүгээр энгийн гоо сайханд бол үгүй хийх ёстой сайн гэл ингээ хийчих газрууд бол байгаад байгаа бас. Тэгээд тэр нөгөө тарилгуудыг ч бас нөгөө нэг
ажил дээр дуудаж ирээд хийлгэжлээ тий. Ста хямдхан одоо салон дээрээс одоо эмнэлгээсээ илүү ингээд хийлгэсэн арай хямд байд юм ээ. Тэгээд дараа үүсэх эрсдлийн бас их бодох хэрэгтэй болоо гэж бодож байна тий. Тэгж хийх нь ерөн зөв үү, буруу юу гэдгийг бас ойлгуулад өгч бас айгүй хүмүүс айгүй эмэгтэйчүүд бас яг тэгж хийлгээд байдаг байхгүй юу. Яг миний бодит ойрын жишээ тийм байгаа байхгүй юу. Ер нь бол арьс цоолжлагаа бол тэр заавал үнэлэг дээр хийгдэж байгаа процедур байхгүй. Арьс цоолдоггүй хийгддэг ажилбарууд бол байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар гос ахны тий. Тэднэр бол яг уу ингээд салаануудад бол хийгдэж болно. Арьс цоолжлагаа бол заавал эмнэлгийн орчинд. Яагаад тэгэхээр бид нар чинь наандаж халдвар хамгааллыг болвол тий хүний нүүрэнд одоо ямар нэгэн ажилбар хийх гээд тарлаг хийх гээд тэр хүнд бид нар халдвар өгөөд явуулчих болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрий бол ерөөсөө бидний номер 1 баримтлах зарчим бол байгаа. Тэгээ тэрийг нэгдүгээрт бодох хэрэгтэй. Хоёрдугаарт гэх юм бол мэдээж хэрэг бүтээгдэхүүний одоо хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан байна уу? Яг чанартай бүтээгдэхүүн байна уу, үгүй юу гэд энийгээ бас аягүй сайн бодохгүй болвол одоо нөгөө хямд үнэ бодоод ч юм уу тэгэж хэлэх юм бол өөртөө л ер нь эрсдэл хураач байгаа гэсэн үг. Тийм. Тэрийг бол эргээгээд одоо магадгүй ямар нэгэн байдлаар халдвар авах юм бол хэдүүлээ эргээгээд тэрийг засна гэдэг бол ихээр өстой маш хэцүү шүү дээ тийм. Эхлээд ер нь бол яг хамгийн түрүүнд ирээд эмчтэй үзүүлэх хэрэгтэй тийм. Ирээд эмчтэйг арсны эмчтэйгээ уул заа зөвлөлдөөд ер нь яг ямар асуудлууд байна, хэр хугацаанд эмчлэгдэх үү, ямар эмчилгээ хийх үү гэдгийг бид нэр бүгдийг нь ер нь бол ингээд хүндээ гаргаад өгчдөг. За тэгээд ер нь бол тэрийгэ харж агаад за ажлаа төлөвлөж шүү дээ мэдээж хэрэгтэй. За би хизээнээс эхлээд яг эмчилгээндээ ороод эхлэх юм бол илүү тууштай одоо таслахгүй байх уу гэдгийг бодож аваад ер нь эмчилгээнд ороод эхэлнэ. Ер нь гэхдээ айлч эмчилгээ бол курсээр л явдаг. Нэг л удаа ороод гоё болно гэж бодож ерөөсөө болохгүй тийм. Заримдаа ер нь ингээл те нэг тийм тохиолдлууд бас байгаа шүү. Үнсгэлжин шиг тийм ичтэй юм гэж юу аах вэ? Ер нь чухагч хоёр ч гэсэндээ бас жил гарan те ингээл эмчилгээндээ ороод явж гин. Ер нь бол орох тусмал ингээд бас хүний арсны байдал сайжирдаг ч юм уу тийм ажиглагдж байгаа зү. Тийм. Тэгэлгүй. Бид хоёрын чинь хувьд байнгын будаг байхгүй. Одоо өдөртөмд эмэгтэйчүүд буддаг бол дээрээс нь нэмээд маш зузаан бодолтуудыг хийждэг. Энэ тоолонгоор арсанд нэвчиж байгаа шүү дээ энэ чинь бол. Тэгээд энэ дайтай явж гинэ гэдэг чинь бас болно. Тайзан дээр. За дээрээс нь кино зураг авалт реклам юу гэдэг те энэ тод гэрэлнүүд чинь хүний нөгөө арсанд маш их гэмтэж идэг байхгүй юу. Тэгэхээр чин зайшгүй бид нарт ийм хэрэгтэй болоод байгаа. Юм за мэрэгжлийн үнэтэй таарсан. Тийм шүү дээ. Ер нь аль тэгэл яг ингээд очдог ч юм уу үзүүлдэг арсны эмчтэй болоод тэгээд тэрнийхээ зөвлөөний дагуу тий өдөржсөн хайр сурчлагаа ч гэсэндээ бас асуугаа зөвлөөд ер нь ингээд зөвлөлтөд явах боломжтой шүү дээ. Ээж аавуудын үед бол айгүй хэцүү байсан үе шүү дээ. Харин бидний хувьд бас азтай юм гараад ирцэн тий гой сайхан байх боломжтой болсон, насаад арах боломжтой болчихсон. Дээр үе чинь бол хөөрхий тэгэл нөгөө крем нева гэдэг тост өгөхээр тэгэл дермакол гэдэг крем дөхгээд явдаг гэсэн юм шүү дээ. Өөр үнэлгээ байхгүй шүү дээ. Зарим нь бүр юу хэрэглэхгүй шүү дээ тий. Арай арчаадаа невагаа хэрэглэх. Одоо бүхэл бүтэн юм гоо сайхны эмнэлэгтэй болчихж байна тий. Би бүр хараа ингэж исэн. Бас ласар тэний хүн шүү дээ гэж бас юм маш тослог байсан байхгүй миний арьс. Тэгээ айгүйх юм гарна. Тослог арьсан дээр айгүйх юм гардаг шүү дээ. Айгүй хэцүү. Тэгээд тэр тослогоо дарж ийн гээд зүгээр юм хуурайга юм савн байдаг шүү дээ. Тэгээ савгаар хуучдаг гэсэн шүү дээ. Тэгээл хуурайшаад тэгэн гот нөгөө хуурайшаалаар юм гарахгүй тэгэн гот өө гоё олж ингээ шал буруу хийсэн мэлээ шүү дээ. Гэх мэтчлийн юм хөөрхий өрөвдөлтөй үеэс бас гаралтай шүү дээ би чаа. Ер нь бол одоо сүүлийн нэг 10-аад жилэл бүр нэлээд огцсон өсрэлттэй хөгжиж байна. Тэрнээс өмнө бол яг байсан л та. Манай ууган эмнэлгүүд бол одоо 20 жилийн тэр болчихсон эмнэлгүүд бол байрсны эмнэлгүүд бас байгаа. Яг сүүлийн 10 жил бол нэлээд эрчимтэй хөгжиж байна. За би бол одоо 2017 оноос хойш ер нь тасралтгүй яг энэ салбартаа ажиллаж байгаа. Тэгээ баяраа ч олдохгүй те манай эмч шүү те. Ийш тийш айгүй их сургалт гэсэн явчихнаа. Ер нь бол байнга л одоо сурж явахгүй болоод тасрагдчих гээд. Сурж ээж хөгжүүлж ээж те илүү яг энэ үетэйгээ хүл нийлүүлж алхахгүй бол те.
За тэгэхээр ийм нэг ойлголт бас яваад идэг. Дээрэл адилхан болчлоо. Нэг тэ гоо сайхны имлэгээр орлоо. Хиймэл боллоо. Энэ төр гэл нэг юм яриануд байдаг шүү дээ. Одоо үйлчлүүлээд гой сайхан болох гэж явж байгаа хүмүүсийгээ буруушааж байгаа нэг хэсэг байна. Тэгвэл буцаагаад юм хөгжиж гин, дэвшиж гин, энийхээ хэрээр бас бид нар үйлчлүүлээд ингээд явмаар байна. Бас адилхан тий ийм боломжтой болчиход байхад яагаад үгүй гэж гэх хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Ингээд ерөнхийдөө дундаж гэж юм байхгүй, бараг яг л ийм хоёр талтай байгаад идэг штэ. Тэгэхээр миний бодлоор бол үйлчлүүлээд явж исэн тэр гэж боддог. Зүгээр яг нөгөө мэс заслын хувьд бол бас янз байгаад идэг штэ тий. Мэс заслын хувьд бол хүн өөрөө юу хүснэ тэр яагаад болохгүй гэж би энийг бол хизээж буруушаахгүй. Хүн өөрөө хүсээд юмаа өөрчлөмөр байвал өөрчлөл дээ. Яа гэм бэ? Нэг удаа амьдарч байхдаа чи өөртөө тааламжтай амьдрал та. Хүмүүс болохоор тэгэл эцэг ихээс аяасан ямиг инглээд хэлээ гэл ингээд идэг. Үгүй яах вэ? Тэр хүн чи өөрөө хүсэл хийлгэж байгаа шүү дээ. Хийлгсэн хүнийг чи одоо битий тэгж байгаасаа л гэж боддог байхгүй. Бидний хувьд нь шүү дээ. Мэргэжлийн онцлог гэж бас юм байгаа байхгүй. Хитрхи их одоо ботокс ч гэдэм үү юу ч гэдэнтэй филлер ч юм уу юм ингээ хийлгчихлээр энэ нөгөө мимикний ажиллагаа алдагдчихдаг. Нөгөө ингээ барьцдаг учраас ингээ өлгөрөөр ингээ гоё ингээ барьцдаг штэ. Тэгэхээр бидний хувьд болохоор нөгөө нэг уйлн инээнд энэ юм гарч явах хэрэгтэй учраас бас тэр талаар нь бас ийм дооцтой хийж явах хэрэгтэй болов гэж боддتي. Гоо сахны мэсцлийн хувьд бол мэдээж эрийг бас арай өөр байгаад байгаа шүү дээ. Өөр төвшөнд харагдана. Бидний хувьд бол дандаа месийн бус. Ер нь яг ингээд арсыг л илүү гоё дээрэс нь одоо хөгшрөлтийг нь удаашруулах тэр талын л одоо эмчилгээнүүдийг хийдэг гэсэн үг. Одоо хоёр янзын тийм хийгээд байна гэсэн. Нэг нь бол хөгшрөлтийн эсрэг, нэг нь бол арсан дээр үүсэж байгаа асуудлуудыг бид нэр шийдэх гэдэг байгаа. Тэгэхээр энэ арсан дээр үүсэж байгаа асуудлуудыг бид нэр аль болох эрт шийдэх тусмал мэдээж эрэг илүү гоё, дээрэс нь илүү залууны хадгалах боломжтой гэсэн үг байхгүй. Тэр асуудлууд нь юу яж болох вэ гэхээр үрчлээсэж болно, нөхцөл сарвчлалтууд ээж болно, эсвэл сэв нөсөө тий өнгөний өөрчлөлтүүдээс байж болно шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бид нэр ер нь аль болох баг дээр нь засаж залруулах тал дээр л ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ мэдээж ярэ нөгөө ботоксын дээр бас тун дээр нь ярьлаа шүү дээ тийм ээ. Тэрийг бол одоо янз янзын аргаар хийж ирнэ бол болдог. Тунг нь одоо яг ингээд мэдээж ярэг за духан дээр нэг юм, нүдний цэцрэг дээр нэг юм гэсэн нэг тийм тун бол мэдээж яриг стандарт бол бас байдаг. Гэхдээ тухайн хүнийхээ ажил мэргэжил дээрээс нь нүүрний хэлбэрт нь ч юм уу тааруулаад тий за инээмсэлж байгаа тэр байдалд нь тааруулаад бид нэр ер нь бол тунгаа олоо зохицуулна гэсэн үг. Зарим тохиолдолд бол бүр бага тунгаар тий одоо яалтчгүй олон түмэнтэй ажилдаг хүний нүдэн дээр ил байдаг хүмүүс бол бүр ингэж нөгөө мимикгүй болох угаасаа жоохон онцгүй штэ тий. Тэгэхээр бол тэрийг нь одоо бид нэр ингээд тааруулаа тохируулаа тий арай жоохон баг тунгаарч гэдэг юм уу. Бүр үнэхээр яг ингээд ямар ч мимик хөдөлгөөнгүй болох сонирхолтой ч хүн бас зэрэгээрээ байгаа тий. Тэгвэл бид нэр тэрийг нь ярилцж агаад за арай жоохон гүнд нь арай жоохон их тунгаарч гэдэг юм ингээ хийгээд явж болно. Тэрийгээ мэдээж яриг хамгийн гол нь гэхдээ эмчтэйгээ маш сайн ярилцсан. Өөрийнхөө санаа бодлыг буюу өөрийнхөө юу хүсэж байгаагаа эмчтэй аягүй сайн хэлж явах хэрэгтэй. Юу хүсэж байгаа ингээд бүрэн гүйц тайлбарлахгүйгээр ингээ хэлэх юм бол дараа нь асуудал үүсч бас болцсохгүй тий. Энд чи эмний ингээд би өнө ингэж бодсон байхгүй гэсэн чинь ингэж яг үнэ тий. Одоо шинэ ингээд би ингээ хөмсгөө зангид олон ингээд би жоохон хөдөлгөөнтэй баймаар байсан чинь ингээд огт хөдлөхгүй байна. Тэгэхээр надад энэ таалагдахгүй байна. Энийг одоо ингээ бушуу гаргаяач гэдэг юм уу тийм нэг тал байна. Нөгөө тал нь болохоор минийх ингээ хөмсөг хөдлөөд байна. Бүр ингээд тагл хөдөлгөөнгүй баймаар байсан чинь ингээд хөдлөөд байна ч гэдэг юм уу те тодорхой хэмжээний тунгийн юу байгаа шүү дээ стандарт те энэ дээр нэг иймэрхүү гээд тэрийгэ барьдаг гэхдээ хоёр дахь удаагийн хатэр бол бид нэр ялцчихгүй өөрөөс нь аягүй сайн мэдээлэл авдаг л та за танд ямар байсан ингэж хэлэх нь тань таалагдсан уу таалагдаагүй юу хэцүү юм юу байсан бэ гэдэг ч юм уу те тэгэнгүүт нөгөө хүмүүс хэлнэ шүү дээ надад аягүй гоё байсан эсвэл эхлээд миний ингээд нүд жоохон ингээд арагдаад ч гэдэг юм уу эсвэл ингээд харц ширэн болсон ч гэдэг юм уу эсвэл ингээд энийхээр ингээд хүмүүс ингээд өөрийнхөө биш байгаад байна гэж хэлсэн ч гэдэг юм уу ийм асуудлууд угаасаа тохиолддог. Тэгэхээр энийг бид нэр ингээд дараагийнх дээрээ илүү сайн одоо залруулад ч гэдэг юм уу яг хой хүнд нь өөрт нь тохирсон тунг нь олж өгдөг гэсэн үг. Тэгэж явах юм бол эргээд асуудал үүсэхгүй. Тэгэд манайх ч юм бол яг ийм эрс төр суур
амьсгалтай байна шүү дээ. Жилийн 4 улирал ээлжилж идэг. Бусд орнууд ч бол ингээ айгүй гоё юм чиглэг те дандаа хүүтэр бүр тийм цочор хүүтрэхгүй хүүтэрнэ л гэхээр нэг за өсрөөл нэг 10 нэмэх 10 руу ордогч гэнүү те. Тийм газар бол ингээл очихоор угаасаа ингээ харьс гоё ингээл талыгаал те. Чиглэг орнд очихоор ингээл их юм булбраа болоод пүү ингээл энэ заяа. Тэгээ яг ингээл Монголд ингээд байх хугацаанд ч шиг тийм. Манай Монголын уур амьсгал болохоор огтхонч тийм биш нөө. Арсыг маш их эмзэгшүүлж байдаг тийм. Тэгээ тийм учраас ер нь за орч чадахгүй маа гэхэд нэг улиралдаа нэг ч юм уу ядаж нэг гоо сайхны юм гоё эмнэлэгтэй бүр заавал ирж нэг юм гоё үйлчлэгээ аваад зөвлөгөөгөө аваад явж явах хэрэгтэй болов гэж боддог байхгүй юу. Ер нь бол манай Монгол бол маш хуурай. Дээрээс нь өвөл зөнгөл ер нь хуурай байгаа. Тэгээ зун нь харцсангүй яг арай гайгүй. Тэгээд өвөл болоод ирэхээр бүр хуурай болоод ирдэг. Дээрээс нь маш их нар тусдаг. Салхи ихтэй. Ингээд ер нь бидний арьс бол ерөөсөө одоо Япон солонгост амьдарч байгаа хүмүүсийг бодох юм бол хамаагүй илүү арчлах шаардлагатай гэсэн үг. Солонгос хотуудыг ч юм уу Японд амьдарч байгаа хүмүүсийн арьс мэрсэн гэдэг аюу гоё ярьж бүр үнэхээр гоё те. Гөлийг бол нэг юм Бараг гэрэл ойгоод идэв шүү дээ. бухан дээр нь ингээд гэрэл байгаад байгаа юм чи ингээд бүр галтханаад чи юу дүргсэн ямар санд бит хоёр асуусан шүү. Чи юу хэрэглээд байгаа ингээ яагаад галтханаад байгаа ингээд мэдгүй би зүгээр л тосоод дүргсэн шүү дээ. Гэл тэгж байгаа байхгүй. Өөр юм хэрэгэлдэггүй ямар нэг юм нөгөө нэг крем пудр гэл янз бүрийн юм хэрэглээгүй зүгээр л тосоод дүрхсэн штэ гэл тэгж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд ер нь бол ингээд Япон солонгост ч гэдэг юм уу тийм гоё чиглэг зөөлөн уур амьсгалтай оронд бол одоо жишээ нь хийгдсэн эмчилгээний үр дүн хүртэл маш гоё одоо гарна. Яа тэгэхээр ер нь бол илүү гоё чиглэг угаасаа бангийн юм гоё чигтэй орчинд амьдарч байгаа учраас тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр илүү хөдөлмөрлөх ёстой. Тэгэхээр ерөөсөө өдөр тутмын бидний өглөө оройны арьс арчилгаа л ерөөсөө банк зөв байх ёстой л болж таа. Ингийн ерөөсөө. Одоо эн чинь ингээл чиглэг мэглэг болгох одоо үйлчилгээгээ авлаа шүү дээ бид хоёр те. Тариач гэдэг юм уу апартамент ч юм уу ороод тэр дээдэргүй гадаа гараад хуурай шүү дээ. Ажил дээр очиж хуурай. Гэрээ ер нь байнгын чигтэй ойлгож байгаа. Чигшүүлэг чиг байнгын. Бараг ингэхэд орохоор. Тийм ер нь ингээд бид нар ингээд агарын чигийг ингээд хэмжээд үзчихсэн та ер нь. Ер нь ингээд ер нь тасалгаан дээр бол нэг 20 орчим ч юм уу байгаад байгаа байхгүй. Тэгтэл бидний ингээд ер нь ингээд айрс за тэгээд эрүүл мэндийн талаасаа ч гэсэн 30-аас дээшээ ер нь 30-аас 50 хооронд байх юм бол бидний хувьд бол ер нь айгүй зүгээр байдаг. Тэгэхээр гэртээ ч гэсэн ядаж агаарынхаа чигийг жоохон ингээд хяндаг байвал чиг гэхээсээ илүүтэйгээ хамгаалах юмс айгүй чухал тий. Хичнээн гоё ингээд чигшүүлсэн байлаа ч гэсэндээ нөгөө нар салхиндаа ямар ч хамгаалтгүй яваад ах юм бол бас болохгүй болоо явчихдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө одоо чинь нарны тасыг л гэхэд бид нэр жилийн 4 улирлын туршид л ер нь байнга л орчих хэвээр. Тэгтэл бас заримдаа за өвөл болсон юм чи нарны цаар ядгийн ч гэдэг юм уу тий. За нэг тийм ойлголт байна. Дээрээс нь эрэгтэй хүмүүс нарны тас ерөөсөө төрөхдөггүй тий. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бол ингээл тасан төр төрөхгүй зүгээр нэг угаачаал усаар угаачаал яваад идэх ч гэдэг юм уу. Тэгэхээр нарны тас бол заавалжгүй төрөх хэрэгтэй. Чиглэл сайн чигшүүлэх хэрэгтэй. Мэдээж сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд энэ нь бол ер нь арьс арчилгааны бол ер нь алтан дүрм шүү дээ. Энэ дээр нэмээ дээрээс нь бидний арьс илүү гоё сайхан байхын тулд бол чанартай нойр, хоол гэл айгу олон юм бас нөлөөлж байгаа юм л да. Манай энэ эмнэлэгт өсвөр насны хүүхдүүдийн шилжилтийн насн дээр маш их юм гардаг штэ. Тэр нь чиглэсэн үйлчилгээ байт юм уу? Ер нь бол өсвөр насныхан дээр бол голцоо туслагчлалт нэмэгдэх, дээрээс нь батг гарах гэл ингээд асуудлууд ер нь бол 90% нь тий. Ер нь асуудалтай хүмүүсийн ер нь 90% нь л ер нь тийм байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар наснд нь тохирсон, дээрээс нь батганыхаа үе шатаас хамаарат тохирсон эмчилгээ үйлчлэгийг нь бол үзүүлдэг. Би одоо бас юу ярих гэдэг нь хамгийн сүүлд тасан бас нэг гоё үйлчлэгийн хадлаар ярьчмаар санагдаад байна л да. Нөө ботокс гэснээс бит хоёр хоёулаа авсан нөгөө нэг сугны ботокс тэ хийлсэн. Тэр өстө үнэхээр таалагдсан байхгүй. Хоёр шиг тий ийм мэрэгжлийн онцлогтой хүмүүс тий нөгөө айгүй хөлрөгдөг. Тэгээд ялангуяа маш их хөдөлгөөнтэй. За тэгээд маш их хувц солино. За тэгээд энэ тэндээс ирсэн бас нөгөө нэг дүртэй тохирсон хувц заавал өмсөх болно. Солиудн тий хүний юм өмснө бас хэцүү шттэ. Тэгээд тэр дандаас бид айгүй их нөгөө хөлрөгдөг байсан байхгүй. Тэгээд тэрнийг хэлсэн чи хөлрөхөө болоод бүр тэр асуудал зүгээр бай болсон. Үнэхээр хөлөрдгөө юм биш шүү дээ. Тэ? Үнэхээр хөлөрдгөө юм билээ. Бүр ингээд яг ийм хуурай гараа байгаад идэв юм биш шүү дээ. Сугны ботокс бол зүгээр үнэхээр
хайр. Тий. Миний ч гэсэн ер нь бол байнга хийлэгдэг хамгийн дуртай эмчилгээнүүдийн нэг сууны ботокс аахгүй. Тэгэхээр ер нь бол ботокс яагаад суганд хийгээд байгаа юм бэ тий? Тэрийг бас мэдэхгүй хүмүүс яж болно. Бид нар чинь хөлсний булчирхай маань ер нь бол ингээд бүхэл биеэр ер нь бол байж байгаа л да. Хүний биед ер нь бол икрин, апокрин гэж хоёр янзын хөлсний булчирхай байдаг. За тэрний дотроос апокрин хөлсний булчирхай буюу одоо сууг, алга тий, хөлийн уулж гэдэг юм уу, хөхний дааварч гэдэг юм уу, энэ одоо хөлсний булчирхай бол ерөнхийдөө нэлээд ингээд ажил мэргэжлийн онцлогтой холбоотой, тухайн үеийн одоо сэтгэл хөдлөлтөй холбоотой, даавартай холбоотой ч гэдэг юм уу, ингээд хөлс ялгаралт нь нэмэгдээд ирэхээрээ ер нь явандаа өнөр ордог, хүнд их тавгүй, тухгүй мэдрэмж төрүүлж яадаг. Тэгэхээр энэ эсвүүд дээр болохоор ботокс тарилга хийгээд хөлсний ялгаралтыг ер нь бол нэг 4-6 сар цаашлах юм бол 6-8 сарын хугацаанд ер нь бол төр хугацаанд хориг тавьчихж байгаа гэсэн үг. Тэр нь яагаад энэ үг гэхээр тэр хөлсний булчирхайг ингээд хааж боогод байгаа юм бол биш л те. Ер нь бол хөлсний булчирхай дээр нөлөөлж байгаа тэр одоо ацетил холин гээд мэдрэлийн төгсгөлөөс ялгарч байгаа тэр бодисыг төр хугацаанд хориг тавьчихдаг гэсэн үг. Тэгэхээр хөлсний булчирхайг байнгын хориотой гэж байлгаж болох уу? Ер нь бол болно шүү дээ. Яг л одоо ингээд барилтынхаа хугацаагаар хийгээл явна гэсэн үг тийм. Ямар нэгэн гарч явах ёстой мэг гарахгүй болчлаа гэдэг юм юу бол байхгүй, сөрөг нөлөө бол байхгүй юу? Түрүүн би хэлсэн шүү дээ тий, хоёр төрлийн хөлсний булчирхай байгаа гэдэг байгаа тийм. Тэгэхээр икрин хөлсний булчирхай гэдэг ерөнхийдөө биеийн ингээд ихэнх хэсгүүдээр байж байгаа хөлсний булчирхай бол мэдээж яриг процесс солилцооны үүрэгтэй, дулаанаа зохицуулах үүрэгтэй. Тэр бол мэдээж яриг ялгараад байж л байна. Илүү их ялгараад дээрээс нь одоо бактерийн халдвараар халдварлагдаад нөгөө өнөрөө ороод байгаа. Тийм. Энэ бидний болж байгаа нөгөө хулмас гэж ярьдаг шүү дээ. Энэ бол хүнд угаасаа маш таагүй тухгүй мэдрэмж төрүүлж байгаа шүү дээ. Энийг л ер нь бол харж байгаа. Тэр асуудлыг бол ингээ үнэхээр сайн шийдэж өгдөө шүү гэж хэлмээр байна тийм. Тэрнээс биш одоо бүхэл биеийн хөлсний ялгаралтыг зогсоогоод хаагаад боожж байгаа асуудал бол ерөөсөө биш шүү дээ. Энэ хөлийн юунд бас тарьчд юм уу? Тарина. Энэ эрчүүдтэй хэлмээр юм байна те. Эрчүүд чинь шейби. Тэ болох магадaltaй шүү дээ. Эмэгтэйчүүдийг бодох юм бол нөгөө арай арчилгаа багтаа идэж тэд чинь нэг жоохон залхуу талдаа. Хэрвээ хитрхи их хөлөрдөг бол нэрээ хурж ирээд ботокс хийлгчмэл юм байна те. Тэгээд өмсч байж болно шүү дээ. Яагаад заавал энэ гоо сайхны эмнэлэгт энэ чинь арьс арчилгааны эмнэлэгт эмэгтэй хүн үйлчлүүлэх ёстой гэж. Эрэгтэй хүн ч гэсэн боломжтой. Эрэгтэй хүн ч гэсэн байх ёстой байхгүй юу? Ер нь бол галзуу эмэгтэй хүмүүс үйлчлүүлдэг гэсэн бол одоо эрэгтэй хүмүүс бас нэлээд нэмэгдэж байна. Дээрээс нь ер нь бол ажиглагдж байгаа юм бол бас нэлээд залуужж байна. Одоо бидний намайг одоо анх ажиллаж явах үед бол ерөнхийдөө нэг 50-аас дээш ч юм уу тийм. Нэлээд жоохон ингээд нас ахаад ирэхээрээ одоо асуудлууд нэлээд ингээд тод илэрсэн үед бол очдөг байсан, ирдэг байсан үед одоо бол хүмүүс илүү мэдлэгтэй болоод гэх юм уу одоо ер нь бол энэ арай жоохон залуужж байна. Тэгээ залуу төрхөө гоё удаан хадгалаа явуулгаа шүү дээ. Нэг л амьдарч байгаа юм чинь бас энэ төрхөөрөө бас олон жил амьдарчмаар шүү. Юу юуг бол хэмбитэ гэдэг ийм болчмооргүй шүү дээ. Бид хоёроос өөр одоо жүжигчнээс өөр мэрэгжлийн хүмүүс бол хангалттай боломжтой байхгүй тий. Заавал ингээд нөгөө бид нар камер дээр энийг тод харагдуулахын тулд ингээд болохоос биш. Зүгээр энгийн мэрэгжлийн хүмүүс бол дандаа гоёор байх бүрэн боломжтой. Манай чуугач нөгөө нэг жинлэг юу лээ? Нөгөө жүглэг хийлгсэн шүү дээ тий. Тарай. Тэрний үр дүн маш гоё юм чиглэг болгосон уу? Тий, арсыг гоё юм чиглэг тэгээд нэх гоё юм зөөлөн чим шиг тий. Айгу ер нь их юм маш хурдан хүлээж авах. Айгу гоё болсон байсан байна. Жүглөг тарилга маань ер нь бол бас сүүлийн үед нэлээд одоо тренд болж байгаа юмчлээ л дээ. Энэ нь болохоор өөрөө юу вэ гэхээр нөгөө сүн хүчлийн полимер одоо бодис гэж явдаг. Тэгэхээр энэ өөрөө арьсан дотор маш сайн одоо коллагены нийлэгчлэлтийг сөдөөж өгдөг. Ийм одоо арьсны тарилга байгаа. Хоёр янзын төрөлтэй байгаа. Нэг нь болохоор жүглөг гэж таны хэлсэн. Нөгөөх нь болохоор линисна гэдэг тарилга байдаг. Энэ тарилгууд нь болохоор ерөөсөө л яг бидний алдагдж байгаа коллагеныг нөхөж өгөх ийм зорилготой. Таны хэлсэн нь болохоор яг ингээд нөгөө арьсанд бүтэн хийгддэг арьс чангалдаг нь. Линисна гэдэг тарилга нь бол тэрхээр илүү хонхоосон хэсгүүдийг дүүргэх, нөхөн төлжүүлэх үүрэгтэй ийм тарилгаас байгаа. Дээрээс нь өсвөр насндаа нөгөө маш их хэмжээний батаг энэ төр гараад соривч ч гэсэн нөхч ч гэсэн ийм арснууд бол
эртэл одоо эмчилгээ үйлчилгээндээ ороод ер нь асуудлыг аль болох эртэл шийдэж явах хэрэгтэй байхгүй. Одоо арьсыг залуужуулах үйлчилгээтэй тарилгуудыг бол бид нэр 25-аас дээш насныханд ялангуяа 30-аас дээш насныханд бол илүү төлхөө зөвлөдөг. Яагаад гэвэл бид нэр ер нь 25 нас хүрээд ирэхээр бидний арьс бол одоо жилд нөгөө нийлэгдэж явах хэвээр коллагенийн маань хэмжээ ер нь бол жил тодорхой хуваар буугаад явж байгаа гэсэн. 25 хүртэл өсөлттэй явж байгаа 25-аас ерөнхийдөө бууж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Миний чинь нэлээд бууж байгаа юм. Энэ бууж байгаа үед нь бид нэр эргээгээд нөгөө коллагеныг одоо нийлэгчлэлтийг дэмжиж өгдөг, сөдөөж өгдөг, дээрэс нь чийгшүүлдэгч гэдэг юм уу тийм ээ. Ийм одоо үйлчлэгээтэй тарилга эмчилгээнүүдийг хийлгэх юм бол доктортой удаан хугацаанд одоо бариад явах боломжтой гэсэн. Нэг тарилга хийлгэсэн байхад тэр барих хугацаа гэж байх уу? Энд тийм байгаа. Ер нь бол байгаа. Одоо жишээ нь гиалурины хүчил гэдэг бидний яг сайн мэддэг тарилга бол тунгаасаа шалтгаалаад нэг 3-6 сарын хугацаанд ч юм уу арьсыг илүү чиглэг уяатан чанартай байлгадаг тийм. Жөглөг тарилгын хувьд гэхэд жишээлх юм бол ер нь курсээр ордог л доо. Нэг сарын зайтай 3 удаа ч юм уу орчоод тэгээд өргөжлүүлээд ер нь 6 сард нэг удаа, жилдээ нэг удаа хийлгээд ингээд бариад явдаг. Тийм. Филлер гэдэг маань яг юу юм бэ ер нь? Филлер гэдэг нь ер нь бол ер нь дүүргэгчл гэсэн утгатай үг. Тэгээд яг дотроо бол филлер бол ямар одоо боцоор хийгдэж байна гэдгээс хамаарат бас янз янз байгаа л та. Ерөнхийдөө л ер нь дүүргэн гэдээ ойлгочиход байна. Одоо бидний эзлэхэн алдсан эсгүүдийг эргээгээд нөхөс эргээх. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь уруулын филлер гэж байгаа шүү дээ. Хүмүүс аймсаа мэддэг тийм. Тэгэхээр уруулын филлерийг бол жишээ нь зөвхөн одоо уруулыг ингэж том болгох, бүр ингээд хэлбэр хэмжээг нь өөрчлөх гэхээсээ илүү бас давхар нөхөн сэргээх журмаар ч бас хэрэглэгддэг тий. Одоо бид нэр ингээд нас явагдсан уруулын маань идүүд ер нь ингээд шимэгдээд улам ингээд өвчийгээ жижигрээл ирж байгаа шүү дээ. Энийг одоо бас яг нөхөн сэргээж эргээ залуу гоё уруултай болгоё гэвэл бас филлер эмчилгээгээ буюу дүүргэж бас болно. Энэ тэгээд дүүргцэн юм чинь алга болно уу? Алга болно. Ер нь бол хугацаатай. Одоо жишээ нь яг гэхдээ ямар одоо нөгөө боцоор хийгдэж гинүү гэдгээс хамаарат бас янз янз л та. Жишээ нь одоо яг түгээмэл хэрэглэгддэг гиалурины хүчил филлерүүд бол харьцангуй нэг 6 сараас 2 жилч гэдэг юм уу ингээ хугацаатай байдаг. Түрүүний хоёлынгийн ярьсан нөгөө жөвлөг волон буюу ленисна гэдэг тарилга байгаа шүү дээ. Тэр тарилга маань бол одоо дүүргэх үйлчилгээ нь арай өөр механизмаар явагддаг. Өөрөөр хэлбэл одоо таны яг хонхоос эсгүүд дээр хийлээ гэж бодоход тэр хэсэг дээр бидний өөрийн маань эд эсгүүдийг маш сайн өхөн төлжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бол илүү удаан хугацаанд доктортой байх Жөглөг нь илүү зүгээр юм байна. Тийм. Одоо ленисна гэдэг тарилга нь бол одоо баггүй тэр нөгөө дүүргэдэг гэдэг жөглөг волюм гэж нэрлэгддэг. Тэр бол ерөөсөө яг ингээд хийгдсэн газар дээрээ бидний одоо арьсны коллаген, эластин, коллагеныг бол маш сайн ингээд нийлэгжүүлж өгдөг. Тэгээд яг хуу эргээгээд мэдээж ирэх ленисна буюу тэр тарилга маань өөрөө бол 6 сараас 1 жилийн хугацаанд бол биеэс ингээд ялгараад явцдаг. Гэхдээ юу үлдэх вэ гэхээр бидний өөрсдийн коллаген үлдэнэ гэсэн үг байхгүй. Өөрсдийн минь коллаген арьсан дотор үлдэнэ. Дээрээс нь бүр ленисна тарилгыг бол одоо бидний яг ингээд нүүрний хонхоос эсгүүдийн өөхний эргэн төлчихийг хүртэл нэмэгдүүлнэ гэж үздэг. Тэгэхээр бол эргээгээд барилтын хугацаа бол нэлээд хурдтай байж болно. За баярлалаа. Хангалттай сайхан мэдээлэл өгсөн баярлалаа. Бит хоёр ч бас мэдгүй юм их байлаа. Гоё мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Бас бүсгүүчүүд минь бас гоё мэдээллийг бас авч чадсан бахаа гэж бодож байна. Нөгөө нэг доо тариулна шүү дээ. За өнөөдрийн ийм гоё амттай ярилцлага маань Мелиора эмнэлэг дээрээс та бүхэнд хүрлээ. Нөхцөлт бай. Апра баярлалаа.